За тэгээд юу яаж байгаа те өөр нэг одоо юу гэдэг нь багш нэмэгдэж байгаа гэсэн шүү дээ те. Тэр багж нь юу гэж нэхэхээр test time scaling гэдэг чинь. Үүн яг бид нар нөгөө scaling up гэдэг. Гэхдээ тэр нь болохоор pre-training scaling гэдэг жишээ шүү дээ. Одоо болохоор сурсныхаа дараа одоо scale яаж хийх вэ гэдэг. Яг тэгээд scale хийвэл юу тохиолддог вэ? Тэр талаар хэдүүлээ ярилцсан. Тэгээд ерөнхийдөө яг хэд хэдэн одоо юу гэдгийг аргачлал байгаа. Тэгээд энэ аргачлал дундаас хэдүүлээ яг энэ хичээл дээр reinforcement learning яаж ашиглаад те ашиглаад яаж одоо scale хийж байгаа вэ гэдгийг нэлээд яг задлж ярина. Тийм. Ерөнхийдөө яг энэ хичээлийн хэсгүүд гэвэл нэг юм их одоо 5 хэсэгтэй. Эхлээд болохоор test time scaling гэж юу болж байгаа юм. Тэгээд LLM-с өмнө болохоор ямар шиг байдлаар байсан бэ? Ерөнхийдөө шинэ зүйл биш. Тэгээд би өөрийнхөө нэг пейперийг оруулсан байгаа. Тэрийг бас хэдүүлээ яг загвар болгоод жишээ болгоод ярилцсан. Тэгээд LLM орж ирэхээр юу болж байгаа вэ? Гэт дэлгэрүүлээд тэгээд RL-ийн талаар биш. Яг ингээд RL-ийг ашиглаад одоо яаж scale хийж байгаа юм? Тэр талаар ярилцаад тэгээд хэдүүлээ хичээлээ дуусгах байгаа. Өмнө дурдсантай ерөнхийдөө одоо хүртэл яг large language model яагаад амжилттай явж байгаа юм бэ гэхээр загварынхаа хэмжээ эсвэл өгөгдөл эсвэл серверийнхээ хэмжээ аль эсвэл бүгдийг ингээд нэмээд өгчингүүд бидний нөгөө даалгаврын дээр ажиллаж байгаа тэр нөгөө юм маань үр дүн маань илүү сайжраа явчихж байгаа тийм. Энийг болохоор одоо юу гэдэг нь pre-training scale гэх юм те scaling гэх юм тэгж нэрлэж байгаа байхгүй тийм. Ерөнхийдөө одоо юу гэдэг нь жишээлбэл одоо энэ граф дээр 0.1 billion parameterтай загвар маань одоо zero shot task дээр даалгавар дээр те 40% та наривчлалтаараа сайн ажиллаж ирсэн бол 40% наривчлалтаа сайн ажиллаж ирсэн бол нэмээд одоо загварынхаа хэмжээг нэмээд бүр томсгоод 175 билион болгосон чинь 70 те бараг 80 руу өгөхөд ингээд 2 дахин илүү сайн наривчлалтаагаа ингээд үр дүн үзүүлээ.
слайд. Тэгээд ийм хүн төвчний даалгаврыг бодоод хэлж байгаа байхгүй. За тэгээд тэндээс нь харъя гэдэлээ зарим нэг жишээ юм. За энэ нэг ийм бодлого байна. Бейсболын багийнхан заримыг авахаар яваад тэгээд хэд хэдэн төрлийн заримнуудыг авсан байна. Тэгтээ болохоор зарим нэг нөхцөл өгөгдсөн. Ядаж нэг ч юм янз бүрийн нөхцлүүд өгөгдсөн нэг юм. Ийм 10 жилийн бодлогод өгдөө шүү дээ. Ийм бодлого байхгүй. Та маниси барыг хийхэд нэг бол суугаад хэдэн минут зарцуулахад бодчих واخа тий. Ямар ч нэг 8000 токен дотор гэдэг чинь ерөнхийдөө нэг арай удаан бодлоо ямар ч нэг сууж байгаа бодчих واخ тий. Тэгэхээр удаан бодхол машинаас удаан бодхол удаан бодхол сайн тий. Дараагийн даалгавар энэ байна. За энийг бол би арга уншаач ойлгохгүй юм байна. Та энэ бодлогыг бодож чадах юм байна уу? Дараалал мараалал нэг юм утаал юм шиг шүү дээ, тий. Сет гэдэг чинь. Олонлогтал юм шиг шүү дээ. Бодож чадах юм байна уу? За тийм нэг юм хэр хугацаанд бодох юм бодлогыг За тэгвэл уншаад үзье. Тэгээ цаг авлаа. Энд мундаг залуу байгаа гэсэн. Тэр орж иж байгаа залуу энэ бодлогыг бодож чадах уу? Мундаг залуу ах шиг байсан да барилаа. Зээ. Харин хэцүү билээ. Тэгээ ерөнхийдөө ийм бодлогуудыг бодож байгаа байхгүй юу? Ийм бодлогуудыг хангалттай ингээд боддог болцоо. Тэгээ бидний хувьд болохоор ингээд харахаар амар төвөгтэй. Тэгэхээр одоогийн юу болохоор химэл оюун бол энэ бодлогыг ингээд хангалттай боддог болцоо. Тэгээд яг иймэрхүү төвчний ч юм энэс хүн төвчний бодлогыг одоо бодоход тусалж байгаа багжин гэвэл тест тайм скейлинг гэдэг хэдүүлээ ярьсаар тэр зам одоо яг ингээд бодолт хийж байгаа байхгүй. Тэр бодолт хийж чадж байгаа тэр чадвар нь болчихж байгаа. Тэр талаар хэдүүлээ яг одоо жишээлбэл энэ бодлогыг бодоход хүрэж байгаа одоо тэр аргачлал ч юм уу тэр нь юу юм бэ гэдгийг дэлгэрэнгүй ярилцъя. Нөгөө талаасаа хэдүүлээ шүү дээ. Ерөнхийдөө машин яаж бодож байгаа ингээд анзаарвал бас амар амархаа. Сарамгчч магадгүй бодож чадах байхгүй юу? Гэхдээ хязгааргүй одоо цаг хугацаа өгчүүл. Сарамгчин бол тэгэл янз янзын бичил одоо infinite monkey theorem гэдэг байгаа байхгүй. Энэ яаж живж юм гэхээр одоо ямар ч сарамгчин дундаа ингээд хязгааргүй одоо цаг хугацаа өгчүүл гэдэг ингээд keyboard дээр ингээд юм бичүүлээд тэ цаг хугацаа өгчүүл нөхөр бичсээр байгаа. Шекспирийн зохиолыг ч гэсэн тэр санамсаргүй баахан бичсэн keyboard дундаа гаргах чинь гэж байгаа байхгүй. Гэхдээ хязгааргүй цаг хугацаа юм биш үү? Гаргах чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг нэг төрлийн одоо brute force хайлт болчихж байгаа. Тэ ингээд санамсаргүй янз янзын хайгаал сарамгчийн хөтөл тэрийг хайлт хийж чадсан шүү дээ. Гэхдээ энэ хэр хурдтай тэгээд хэр оновчтой энэ хайлтыг хийх юм гэж чинь өөрөө одоо тест тайм скейлинг одоо энэ бидний одоо зөв бодлтын хэлбэр болж шаардлага болж байна. Тэгээд ерөнхийдөө
test time scaling гэдэг хэрэгнгүүд нэг төрлийн хайлтал болчихж байгаа байхгүй. Бид нар хайлтаа одоо юу гэдэг нь sequential байдлаар нэгийг гаргаж үзээд тэрийгэ шалгаад ч юм уу те харьцуулж үзээд дараагийнхаа тэрийгэ дахиж сайжруулад болоогүй буцаад тэ юу гэдэг нь босож очиод ингээд янз бүрээр ингээд хайлтаа хийгээд явж болно. Эсвэл хайлтаа болохоор зэрэг хийж болно. Зэрэг одоо юу гэдэг нь одоо 50 ширхэг загварыг large language model-ыг зэрэг ажиллуулаад тэгэнгүүтээ тэр дотроос болж байгаа хэсгийг барьж аваад тэгэл хайлт юу олоод авчвал тэгэл болж юм гэж үзэл даалгавраа шийдчихлээ гэж үзэл тэрийг аваад ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хайлт. Гэхдээ энэ хайлтыг одоо хэр оновчтой зөв хийх юм. Гэхдээ яаж хайлт сурах юм гэдэг чинь өөрөө нэг тийм бидний бодох хэрэгтэй одоо юу AI дээр ажиллаж байгаа загварчлал хийж байгаа бол ямар ч байдлаар яаж хайлт сурах юм те яаж том хэлний загварт зөв хайлт оновчтой хайлт хийхийг зааж өгөх юм. Тэгээд ямар өгдөл дээр сургах юм те одоо ямар ч одоо аргачлалыг ашиглах юм. Ямар одоо reinforcement RL-ийн одоо ямар одоо алгоритмыг авчирч тавих юм. Тэгээд reward одоо нэг шагналаа яаж бид тооцож тавих юм. Бид нар чинь өөрөө нэг тус тусыг одоо ингээд жоохон зүйлүүд ингээд орж ирээд бүгд судалж байгаад нэг амжилтанд хүрч байгаа шүү дээ. За тэгээд юунаас өмнө болохоор хизээ засварлах гэдэг хэлж байна. Юунаас өмнө одоо том хэлний загвараас өмнө болохоор яаж гэсэн тэгэхээр бид нар ялгаагүй ийм их зүйлийг зөндөө хийжсэн. Жишээ нь multi hop reasoning гэдэг. Ерөнхийдөө одоо нэг асуултыг асууж ангууд тэр асуулт маань шууд хариулагдахгүй. Гэхдээ тэр асуултанд хариулсан хариултыг нь олоод ингээд дамжиж ингэж хариулт өгдөг. Одоо жишээлбэл юу гэдэг нь одоогийн Америкийн ерөнхийлөгч хэдэн онд төрсөн бэ гэдэг асуулт асуунгууд эхний ээлжинд бид нар болохоор одоогийн Америкийн ерөнхийлөгч хин бэ гэдэг асуултанд хариулах болно. Тэгээд дараа нь тэр хүмүүнийг тодорхойлсны дараа хэдэн онд төрсөн те. Тэгээд ерөнхийдөө нэг тийм шатлалтаагаар ингэж бодолт хийдэг ч юм уу те. Задарч ингэж хариултыг задлж ингэж хариултыг болж байгаа. Энийг болохоор multi hop reasoning гэж байна. Тэгээд энэ бол яг 10 он тийм 6-7 оны үед бол нэлээд тренд болсон юм судалгааны сэдв. Ялцчгүй одоо бидний ашиглаад байгаа техник маань ерөнхийдөө энэ multi hop reasoning гэдэг олон ийм шатлалтай энэ даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байна. Хэдүүлээ яаж шийдэх вэ гэх юм бэл бодолтод хийжсэн. Тэгэд энэ дээр болохоор миний хийсэн судалгаа энэ өөрөө хэдүүлээ зөв жишээ болгоод харна. Тэгэхээр эндээс хэдүүлээ ерөнхийдөө нэг аргачлалынхаа псевдокодыг нь дагаж аваад тэгээд цаашаа дэлгэрүүлээд явна шүү за. Тэгээд 17 он болохоор би юунд UMass постдок байхдаа хэвлэжсэн бибер ICLR гэдэг одоо юуны химийн оюухан эсвэл deep learning-ийн тийм хурал байдаг. Тэгээд энэ дээр яаж исэн бэ гэхээр ерөнхийдөө нэг төрлийн хайлтыг загварчилж байсан байхгүй. Hypothesis testing гэдэг ерөнхийдөө ингээд химийн уран төрлийн юм модуль аваад neural network модуль аваад тэгээд эхний модуль манд ерөнхийдөө асуулт асууж юмбод тэр асуултын хариу энэ өгсөн энэ текстээс хайж олно. Тэрийг ерөнхийдөө дэвшүүлнэ. Иймэрхүү асуултыг бид нэг олчлоо, хариултыг олчлоо гэж дэвшүүлнэ. Тэнгүүд 3 дахь модуль маань яа гэхээр тэрийг процесс хийгээд ерөнхийдөө тодорхой юм форматанд оруулаад хадгалчихгоо 2 дахь модуль маань тэнгүүд 3 дахь модуль маань яа гэхээр тэр хариултыг нөгөө асуултаагаа дахиад бичиг баримт дээр текстээр ингээд тулгаж үзэн verify хийн шалгана гэсэн. Шалгаад хариулт маань өөрөө болцсон байвал одоо шалгаж үзээд хариулт маань өөрөө болцсон байвал болсон байна. Ерөнхийдөө энэ хариулт ингээд болчихжээ гэдэг ингээд даалгавраа дуусгаад хариултаа ингээд accept хийгээд цаашаа ингээд аваад явна. Хариулт маань өөрөө болоогүй байвал буцаагаад нөгөө нэг хайлт хийж байгаа эхний модуль байгаа шүү дээ. Нэгдүгээр модуль руу шийдчихнэ. Буцаагаад дахиад энэ хариулт болоогүй нь өөр энийгээ сайжруулах гэж шийдчихнэ. Тэгэнгүүт нөгөө эхнийх маань эхний модуль маань яах нь ажлаа дахиад хий. Тэгэд ингээд loop яваад тойроод тэгээд нэг тодорхой хэдэн алхмаар ингэж явсаар байгаа. Тэгээд хариултаа гаргаж шийднэ гэсэн.
Ерөнхийдөө ийм аргачлалыг одоо юу гэдэг дэвшүүлээд явж байсан. Тэгээд ерөнхийд үндсэн одоо 3 алхам гэхээр хайлт хийж ин хайж олно. Тэрийг процесс хийгээд хадгална. Хадгалсныг нь аваачаад 3 дахь хэсэг нь болохоор verify хийгээд шалгаад хариултыг нь шалгаад тэгээд хариу accept хийх үү эсвэл уцаагаад юу гэх юм дахиад хайлт шинээр эхлэх үү тэгээд сайжруулах явах уу гэж шийдэж байгаа. Тэгээд энэ 3 дахь нөхөр энэ verify хийж байгаа нөхөр амар чухал нөхөр. Тэгээд худлаа ярьчвал тэгээд хариулт маань худлаа болчих шүү дээ. Тэгээд тэр нөхөр яадаг гэхээр алхам дотоод ингээд магадлал гаргадаг. Одоо энэ бидний гаргаж авсан хариулт маань зөв байх магадлал хэдий гэдэг магадлал гаргаж өгдөг. Тэгээд тэр магадлалуудынхаа одоо тэгээд юу гэх юм хэд хэдэн алхам одоо T гэдэг одоо алхам жишээлбэл 12 шиг ингээд алхам туршид явж байгаа. Тэр 12 шиг явж байгаа алхмынхаа нийлбэр магадлалаар бид нэр хариултаа тооцоод ингээд авчдаг байхгүй. Тэгээд ингээд одоо энэ болохоор dynamic computation гэж бас нэрлэдэг. Ерөнхийдөө хайлт хийж чад хизээ зогсохгүй хизээ хайлтаа болохгүй гэдэг маань өөрөө бас хүн даалгавар. Энийг болохоор ерөнхийдөө бас магадлалаар ингэж алхам бүр дээр магадлал бодоод яваад тэгээд магадлалаараа нийлбэр магадлалаараа ингээд юу гэх юм одоогийн хайлтыг дуусгачих юм ингээд замсаж шивж байгаа. Тэгээд нэг зүйлийг яг ярихад энэ дээр болохоор сургахтаа болохоор зүгээр л одоо бидний сайн мэддэг одоо softmax-ийг ашиглаад negative log line гэдэг loss алдааны функц байгаа шүү дээ тийм магадлал хацуулж үзсэн алдааны функц байгаа шүү дээ. Зөв хариулт байна. Загвараас гарч иж байгаа хариулт байна. Тэр хоёр магадлалыг бид хацуулж үзээд уламжлалыг авчдаг тийм. Тэр алдааны функцаар л сургаж авчиж байгаа. Ямар ч одоо юу гэдэг reinforcement learning ямар нэгэн шагнал reward гэдэг байхгүй. Тэгээд шууд эхнээс нь дуустал хүртэл бид нар уламжлалыг тооцоол тэгэл тэр уламжлалаа ашиглаад загвараа сургаал авчиж байгаа байхгүй. Тэгээд энэ хэр ажиллаж байгаа гэдэг ингээд яаж ажиллаж байна гэдэг чинь. Тэнгүүд одоо энэ тухайд CBT гэдэг юм одоо даалгавар байсан. Энэ яадаг вэ гэхээр нөгөө хүүхдийн ном өгцөн, хүүхдийн одоо энэ story өгцөн, түүх өгцөн, өгүүлэг өгцөн, хүүхдэд зориулагдсан тэр хүүхдийн өгүүлэг тэр өгүүлэгнээс ингээд асуулт асуудаг байхгүй. Тэгээд одоо бидний загвар маань өөрөө тэр өгүүлгийг уншаад хариулах ёстой. Ерөөсөө даалгавар нь ингээд. Тэгээд ингээд хацуул энэ болохоор бидний сая ярьсан загвар юм. Сүүлийн хэсэг бидний сая ярьсан загвар. Тэгээд T гэдэг сая хэлсэн шүү дээ. T гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо бидний бодох хугацаа гэж ойлгож байна. Эсвэл бодох хэдэн алхам loop гэж for loop хэдэн алхам гэж явах юм. Тэрийг болохоор бид нар T-гээр тодорхойлоод өгч байгаа. Тэгээд T жишээлбэл нэгтэй тэнцэн гэхээр ерөөсөө бид нэг алхам яваал тэгэл юугаар verify хийж байгаа шүү дээ. Тэр модулаа хүчээр ингэ хариугаа гэж хэлж байгаа. T 12 алхам гэдэг юмгууд 12 алхамтай ингэж бодож байгаад ерөнхийдөө арай удаан бодно 12 дахин удаан бодно гэсэн үг шүү дээ. Бодож байгаа. Тэгээд хүчээр хариугаа өгч гэж байгаа байхгүй. Яг ингэж харангууд ерөнхийдөө ингэж T-гээ ихсгээд явахаар ингээ алхмаа ингээ бодох хугацаагаа ихсэж гэнэ гэсэн үг шүү дээ. Ихсгээд бид нар ингэж явахаар илүү сайн хариулдаг гэдэг. Даалгавар дээр. Тэгээд одоо дотор нь яг загварынхаа дотор юу болж байна вэ гэдэг ингээд өнгийгээд харахаар одоо жишээлбэл ийм түүх өгүүлэг өгчөж байгаа байхгүй. Тэгээд зөв хариулт нь чаг одоо энэ нөхөр бид нар хайж олох хэрэгтэй байх нь. Тэгэнгүүт ерөнхийдөө 1 2 3 алхам дээр яваад зөв хариултаа гаргаж шийдэж байгаа байхгүй. Яг тухайн үед уг нь бол би бол миний хувьд бол тухайн үед энэ ажлыг хийж байгаа. Миний хүлээлт юу байсан бэ гэхээр ерөнхийдөө удаан хугацаанд бодоод ингэж хариултаа өгөх тийм хүлээлт байсан. Яг ингэ зөвхөн 2 3 алхам бодонгуудаа хариултаа өгөөд ингэ за болчлоо гэж хашиг хийж байгаа залхуу гэсэн үг шүү дээ. Удаан бодохгүй гэсэн үг те. Тэр миний хүлээлт юу байсан бэ гэхээр жоохон ингэ активтэй нэлээ ингэ залхуугүй те. Уухгүй ингэ жоохон бодоод өгөөсөө гэдэг хүлээлттэй байсан. Энийг сургаж гарсанаа дараа. Тэгээд ингээ харсан чинь ерөнхийдөө л нэг 2 3 алхам дотор л хариулт өгчээсэн багтаа. Гэхдээ үр дүн сайн гарсан ч яг ингээд 2 3 алхам дотор хариулт өгчөө. Жог урам угарсан. Тэгээд юунаас болсон бэ гэдэг тэгээд анзаараад харахад бид нар одоо нөгөө
яаж сурж байгаа аргачлалаас олчж байгаа байхгүй. Бид нар сая бидний сурж байгаа аргачлал нэгдүгээрт бол маш жижиг загвар зүгээр хэдхэн сая параметртай тийм миллион жижиг хэдхэн сая параметртай тийм жижиг загвар. Хоёрдугаар болохоор нөгөө зөв хариулт байгаа тэгээд загварын хариулт байгаа. Тэр бид нар хацуулаад нөгөө log likelihood юу магадлал тооцож байгаа шүү дээ. Тэр магадлалаас шууд уламжлал аваад очиж байгаа байхгүй. Тэгэхээр шууд уламжлал аваад ингэ бодохороо ерөнхийдөө одоо нөгөө нэг gradient descent гэдэг алгоритм байгаа шүү дээ. Тэ одоо бидний нөгөө уламжлалын дагуу ингэ урууддаг уламжлалынхаа чиглэлийн дагуу ингэ уруудсаар байгаа тодорхой одоо юун дээр очдог те neural очдог энэ алгоритм байна шүү дээ. Энэ алгоритм маань neural network-тай ингэ холбогдоод ирэхээр ерөнхийдөө shortcut тийм bias гэж байдаг юм байна л да. Аль болох юм богинохон одоо би жишээлбэл нэг юмыг хайгаад ингээд урт хугацаанд ч юм ингээд явахынхаа оронд нөхөр жоохон залхуураад зарим зүйлийг нь цээжилж аваад аль болох тийм богинохон хугацаанд ингэж юм хийх сонирхолтой. Тэгээд ерөнхийдөө энэ алгоритм маань ерөнхийдөө бас болохгүй. Тэрийг бол ингээд сүүлрүү ингээд зөндөө олон пейпер гараад явуулсан юм л да. Shortcut bias гэдэг. Тэгээд бид нар ингээд сууж байгаа байхгүй. За ерөнхийдөө шууд уламжлал аваад ингээд ботхоор бас болдгүй юм байна. Ямар нэгэн одоо дунд нь ямар нэгэн нөхцөл ч юм уу те constraint ч юм уу ямар нэгэн байдлаар бид нар энийг нэг өөрчилж өгөх хэрэгтэй байна гэдээ ойлгож байгаа байхгүй. Тэгээд энэ маань болохоор ерөнхийдөө 17 оны ажиллаа. Тэгээд сая ярьсан одоо юу гэдэг яаж сурж байгаа тэр алхмуудаа псевдокодыг ч юм уу одоо зүгээр алхмуудаа ингээд бичил орж ирж байгаа орол болгон дээр бид нэр энэ дээр type T step за сая нэг T гэдэг чинь явж байгаа шүү. За S гэж T step яваад тэгээд алхам болгон дээр энэ for loop алхам болгон дээр нэг хайлт хийгээд ачаасаа альтаа хадгалаад тэгээд харьцуулж үзээд шалгаж үзээд тэгээд ингээд ерөнхийдөө магадлалаа энэ дотор ч бас болгож байгаа шүү. Ингээд ерөнхийдөө алхмаа дуустал явангуудаа ачаасаа хариултаа байж явангуудаа юугаад алдааны функцаар болчихж байгаа. Тэгээд алдааны функцаас уламжлал аваад загвар апдейт хийчих юм гэсэн юм шүү дээ. Ингээд болчих амар энгийн маш энгийн бид алхмаар ингээд бичиж байгаа байхгүй. За тэгвэл large language model ороод ирсэн чинь юу болсон бэ гэхээр мэдээж бүх зүйл өөрчлөгдсөн дээ. Сайн ярьсан шүү дээ. Pre-training хийдэг болцоо. Тэгээд урьдчилан суугаад маш их хэмжээнд. Тэгээд fine tuning, reinforcement learning гэдэг хит алхамдаа бид нар зөндөө болон багцтай болсон. Сонголтуудтай болсон. Хаашаа ямар зүйлээ явуулах вэ? Хаашаа алийг яг юм дээр хийх үү гэдгээс бид нар ингээд бас янз бүрээр ингэж оролдож үзэж болно. Янз сонголттой болцтой. Тэгээд ерөнхийдөө тэгээд дээрэс нь ингээд та хэд анзаарвал биднэрт 3 янзын загвар энд байгаа. 3 янзын загвар юм одоо 3 янзын checkpoint гэдэг шүү дээ. Загварын параметр юм байгаа. Эхнийх нь болохоор pre-training хийх гараад ирсэн. Дараагийнх нь ямар нэгэн байдлаар fine tuning хийчихвэл бид нар fine tuning хийсэн загвар байгаа. Тэгээд хэрвээ RL хийчихвэл RL хийсэн тийм загвар байгаа тийм. 3 янзын загвар байгаа. Тэгээд энэ 3 янз бүрээр ашиглаж байгаа байхгүй. Аль нэг нь. Тэгээд хайлт зүгээр ингээ хайлтын зарчмаас ингээд харуул ингээд зэрэг ингээд хайлт хийчих болно гэсэн шүү дээ бид байна. Ийм даалгавар өгч юм. Бидний даалгавар маань нэг загварыг авч жагаад 3 янзаар одоо юу гэдэг нь хуурж жагаад төвөр авчиж байгаа байхгүй. Тэгээд тэр төвөр авч жагаад энэ төврээ бид шалгаж чадах хэрэгтэй болон шалгаад хариулт өгч явах хэрэгтэй. Юуны хувьд бол жишээлбэл одоо кодны одоо юу гэдэг юуны хувьд жишээний хувьд одоо нэг код бичиж кодчлын даалгавар өгөх гэхэд бид 3 янзын код бичиж гаргах юм шүү дээ. Тэгмээс 3 янзын кодоо бид Python код хэлж жишээлбэл нөгөө нэг тест unit тест байгаа шүү дээ бид нар даалгавраа шалгаж үзэх. Тэр unit тест-ийн эсрэг ингээд аваачаад ажиллаж ирсэн. Тэгэл ажиллуулаад ажиллаж ивэл за энэ зөв юм байна гэж байна. Тэ. Яаж юм хэрэг бид нар бас шалгаж үзэж байгаа verify хийж байгаа байхгүй тийм. Sequential гэдэг юугт болохоор арай өөр. Даалгавраа өгчөнгүүтээ бид нар сая ярьсан нэг
512 ширхэг үг төгрөлдөг гэсэн бол 8000 болоод ихсэгдэг ч юм уу те. Ихсэж байгаа. Тэр дотроо ингээд загвар маань өөрийгөө шалгаад өөрийнхөө өмнө хийсэн зүйлийг дахин бичдэг ч юм уу эсвэл сайжруулдаг ч юм уу ингээд үргэлжлүүлээд ингээд sequential байдлаар одоо сайн нэг hypothesis test ингээд сая би аргачлалсан шүү дээ. Тэр шиг ингээд дахин ингээд алхамаар ингээд шалгаад явах боломжтой болчихж байгаа. Тэрс гэж байгаа сүүлд нь хамгийн сүүлд нь нэг л хариулт гэж байгаа. Энийг болохоор sequential гэж байгаа. Тэгээд эхлээд хэдүүл яг parallel search дээр нь одоо зэрэг хайлт ч юм уу одоо зэрэг бодож байгаа тэр хэсгийг нь харъя. Энэ бол ерөнхийдөө зүгээр одоо гэдэг номон дээр ч юм уу блог пост дээр байдаг аргачлалууд тагид бас яг зүгээр уншиж олон дараа. Гэхдээ яг энгийн ажиллагааны энгийн жишээлбэл одоо best of n гэдэг юмуд бид нар сайн яг зэрэг ингээд юу хариултууд гаргаж ирээд тэр хариултаасаа хамгийн зөвийг сонгоод авч байгаа. Тэрийг болохоор best of n гэж. Энэ шиг хариулт гаргаж ирэх юм шүү дээ. 10 шиг хариулт ч юм уу тийм. Тэгж байгаа тэндээс зөвийг сонгож авах. Тэгээ beam search гэдэг ихээр мэдээж нэг алхам яваад шалгаж үзээд тэндээс топ 3 ч юм уу топ 5 ч юм уу тийм beam size нь болохоор 3.5 тохиолдолтой. Тэндээс нь тэр топ хамгийн сайн ажиллаж байгаа зөв гэж үзэж байгаа тэр 3 ч юм уу топ 5 аваад цаашаа үргэлжлүүлээд тэндээсээ дахиад хайлтаа явуулчих. Алхам бүр дээр ингээд шалгаад хадгалаад яваад байна гэсэн үг тийм. Look ahead гэдэг юмгууд болохоор урагшаага яг нэг тодорхой нэг алхам дээрээс бид нар урагшаага яваад хариултаа олсон хэсгээ шалгаад хариултаа олчвол бид буцаж ирнэ. Нөгөө нэг эхэлсэн газараа буцаж ирээд тэндээсээ дахиад явж байгаа байхгүй сайжруулаад явж байгаа санаа. Тэгэхээр урагшаага явж нөгөө уртцаахаа хэсгийн одоо газрыг болохоор бидний хайж байгаа зүйл байна уу юу хачингуудаа тэн дээр ерөнхийдөө байна гэж үзвэл байх магадлал их байвал буцаж ирээд зөв замаар явдаг ч юм уу засдаг ч юм уу ингээд ийм хүн хоёр удаа ерөнхийдөө ингээд нэг замаар явдаг ч юм уу те арай нэг юу удаан бодолтыг хийж байгаа байхгүй бодолтнаар удаан болчихж байгаа. Энд бол энгийн те ямар ч одоо юу алга за асуулт beam search илүү сайн хариулт өгнө лөө. Түрүүн beam search илүү сайн байгаа хариултаа үргэлжлүүлнэ гэсэн шүү дээ. Тэр хамгийн сүүлийн хариулт гаргахын өмнө бид нар үнэлэх боломжгүй үстэй. Юунаас үнэлгээ хийж байгаа нөгөө нэг аргачлалаасаа хамаарч байгаа байхгүй. Магадлалаар үнэлж болно. Зөв хариу гаргах магадлал тий. Яаж тооцох вэ? Өөр нэг загвар ашиглаж болно шүү дээ. Өөр нэг декодер ч юм, энкодер ч юм ашиглаад оноо бичиж болох байхгүй. Эсвэл яаж ч болно. Одоо эсвэл зүгээр heuristic те янз бүрийн тухайн даалгавраас хамаарч байгаа жишээлбэл кодын синтакс нь зөв байна уу те. Код маань зөв одоо юу гэдэг head файлаа те импорт хийсэн байна шүү дээ юм уу те. Ингээд heuristic тодорхойлж болно. Энэ бол ерөнхийдөө зүгээр нэг framework нь энэ дотор deliverable нь бол даалгавраас хамаарч янз бүрээр шийдэж болно шүү дээ. Тэр search algorithm mode дээр ингээд нөгөө exploration versus exploitation гэдэг нэг баланс хийх нэг тийм процесс аваад байдаг шүү дээ. Эхлэлтэй холбоотой search ингээд яаж ажиллах юм бэ? За тэрийг хэдүүлээ ерөнхийдөө нэг хальт ярьж байгаа. Ерөнхийдөө бол хэцүү даалгавар. Мэдээж хальт гэж бол хизээ зогсох уу те эсвэл хизээ одоо салааж гарч ирэх үү гэдэг ч өөрөө төвөгтэй шүү дээ. Ягаад гэхээр бид нар одоо жишээл магадгүй look ahead гэдэг энэ сүүлийн энэ аргачлал шүү дээ. Энэ одоо бас тэрийг менеж хийхэд арай амархан байдгийг болоо. Яг тэгэхээр урагшаага явж үзчихэнгүүтээ босож ирж байгаа бас нэг шийдвэр гаргаж шүү дээ. Тэр замаараа явах уу эсвэл өөр замаараа явах ч юм ингээд урагшаага нэг явж үзчихээд үгүй яадаг юм. Тэгхгүйгээр бол жоохон төвөгтэй байхгүй юм чинь. Тэгээ арал дээр бол яг тодорхой аргачлалууд ч юм уу
энгийн амар энгийн юмуд байгаа аргачлалууд байгаа. Ерөнхийдөө бол нэг гаралтынхаа магадлалыг л магадaltaал ажиллана гэсэн. Одоо юу гэдэг бид нар exploitation хийх гэж байгаа бол хамгийн өндөр магадлалтай замаа дагна гэсэн үг шүү дээ. Хамгийн өндөр магадлалтай одоо тамаг л авч явна гэсэн үг шүү, сонгоно гэсэн үг шүү дээ. Exploration хийх гэж байгаа бол бага магадлалтайг шалгаж үзэн шүү дээ. Буруу явчих нь гэдэг. Тэгэхээр гаралтынхаа магадлалтай бас ажиллана, нэлээд ажиллана. Тэгээд RL дээр болохоор ерөнхийдөө яг тэгж явж байгаа. Одоо RL зарим алгоритм. За баярлалаа. За. Одоо нэг өмнөх хичээлүүдтэй ингэж ойлгож ирсэн байхгүй. Ээлжийн рүү асуулт олж ирнэ. Дараагийн үгнүүдийн тасаар байгаа гэмттэй хамт болгоод тэгээд одоо reward model руу ороод одоо хийцэрэг хариулсан байна гэдэг нөлөөлөлд ингэ яаж ч тийм. Тэгвэл саяны нэг гартын нэг токны тооч бол ингээд 512 4810 гэдэг ч юм ингээд тэр урт хариулах бай гэдгийг ингээд хязгаарлаж өгч байгаа юм гэж ойлгосон байхгүй. Тэгвэл тэр output токны ингээд их болгочмод яагаад нэг тэр reasoning хийж байгаа гэж бодох хугацаа гэдгийг ихсээд байгаа юм бол тэгээд одоо энэ search algorithm-ууд нь болохоор нэг даал одоо илэрхийллийн даалгаврыг дараагийн токен дараагийнхаа нэг үгийг таахтаа random-оор сонгож байгаа шүү дээ. Тэгээд тэр хэсгээр нь энэ одоо search algorithm-ууд ажиллах юм уу яг аль хэсэгт нь одоо энэ хэсэг маань орж ирэх өмнөх юмтайгаа нөгөө холбож сайн төсөөлж чадахгүй. Хоёр асуулт шүү дээ. Эхлээд болохоор яагаад одоо юу гэдэг гаралтынхаа уртыг нэмээд өчгөр яагаад ингэ удаан бодож байгаа юм те. Тэр чинь ерөнхийдөө сая ярьсан шүү дээ. Нэг алхмыг одоо бид нар 0.1 секундэд тооцоолдог бол те. Одоо 8000 алхмыг бид нар яах нь 8 секундэд үстэй те. 80 секундэд тооцоолох нь шүү дээ те. Тэгэнгүүт 512-ыг болохоор яах нь 5 секунд л дээ. Тэг 0.1 чи 512 шүү дээ. Ерөнхийдөө ингээд хацгаа удаан бодоод хийж байгаа шүү дээ загвар маань. Тэгээд энерги ашиглаад ерөнхийдөө сервер маань ингээд дахин юу загвар маань нэг гаралтыг бодчихгоо тэр гаралтаа оролтонд аваад дараагийн гаралтаа бодоод ингээд дахин ингээд бодоо явуулж байгаа шүү дээ. Тэгээд доод түвшинд бол ийм хөзөл болж байгаа. Дээд түвшнээс нь ингээд харангууд юу болж байгаа юм гэдэг юм. Өгсөн бодлогыг одоо хэдүүлээс зарим жишээ үзнэ. Өгсөн нэг бодлогыг одоо маш сайн нэгтэлж уншиж байгаа нэгдүгээр. За нэгтэлж уншиж тэгээд асуусан зүйлүүд маань юу вэ гэдэг ингээд өөр яриа авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ за тэгвэл хариулт маань юм байх юм байна гэдэг хариулт төвшүүлж байгаа. Хариулт төвшүүлсэнгүүтээ за тэгвэл би дахиад шалгаад үзье гэдэг. Одоо AI маань шалгаад үзэж байгаа дотор. Тэгээд буруу байвал энэ хэсэг нь буруу болсон юм байна. Тэгвэл за энэ хэсгийг засаад ингээд үзье гэдэг ингээд оролдоод янз бүрийн байдлаар ингээд оролдоод ингээд бодолт хийгээд байгаа байхгүй. Тэгж жагаад сүүлд нь нэг тодорхой төвшин хүчингүүтээ за энэ чинь ерөнхийдөө болж байгаа юм байна. Асуулт юу хариулт шийдэж. Ерөнхий одоо юу гэдэг нь үндсэн operation одоо үндсэн гол одоо building block гэдэг нь яг энэ дотор болж байгаа гол багна одоо яагаад ажиллаж байгаа тэр ажиллаж байгаа гол багна нь юу вэ гэхээр одоо нөгөө шалгаж үзэж байгаа тэр алхам маань болчих. Verify хийх гэдэг шүү дээ. Тэр шууд асуултыг бид нар ингэж бодож гаргахаас илүү юмыг хацуулаад шалгаж үзэх нь амар. Тэгвэл загвар маань өөрөө яаж юм гэхээр асуулт гаргаж шууд хариулт гаргаж ирчингүүд хариултаа хацуулаад шалгаж үзээд байгаа байхгүй. Тэр нь арай амархан шууд хариултыг гаргаж хэлхээсээ илүү тэр ингэж гаргаж ирчээд шалгаж үзээд гаргаж ирчээд шалгаж үзээд тэгээд хацуулаад байхад явж байгаад зөв хариултан дээр очоод хацуулаад зөв хариулт болсноо мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхгүй хацуулт байхгүй болчиход нэг юм гаргаж шийдлээ. Нөгөөдгөө тэгэл асет юу гэдэг хариулт болгоод тэгээд яваад өсөж байгаа байхгүй. Тэгээд энэ бол тийм бодлого одоо жишээ бид нар ч ялгаагүй одоо бид нарт бодлого өгчөөд за энэ бодлогыг чи бодоод аян штэ тест өгөхэд амархан байдаг штэ тий. Одоо тестээр шалгалт авдаг штэ.
Тэгвэл тестээр ингээ хацуулж байгаад бид нар тест бүрэлдэхүүн амархан байдаг шүү дээ. Тэгэхгүй ингээ бичиж шалгалтай шүү дээ. Бодлогогчийн бид наад бодлогоо бодоод тах гэвэл хэцүү байдаг шүү дээ. Бид нар тест дуртай тийм. Тэр л аахгүй. Ерөнхийдөө ингээ хацуулахад амархан байдаг. Тэрийг бид нар ингээ үндсэн одоо тулгуур баг нь болгоод юм LLM ашиглаж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө ягаад сайжирч байгаа юм гэхээр тэгээд сайжирч байгаа гэсэн. Хоёр дахь асуулт нь тийм магадлал юу яаж байгаа шүү дээ. Бид нар одоо түүр авах янз янзын аргачлалууд байгаа тийм. Top K sampling, nucleus sampling, одоо юу гэдэг greedy sampling гэдэг одоо top хамгийн том хинд гарч ирж байгаа оноо авч байгаа нэгээ сонгоо явдаг ч юм уу. Эсвэл тэндээсээ топ одоо 10-ийн жагсааж байгаа тэндээсээ санамсруугаар сонгодог ч юм уу тийм. Ингээд юм янз янзын түүр авах аргачлалууд байгаа шүү дээ. Тэгэхээр эднийг болохоор одоо жишээл beam search ч юм уу, based on энэ дээр ингээд оруулаад холиод ирэхээр яг зарим нэгнтэйгээ ажиллан зарим нь ажиллахгүй ч юм тийм байгаа. Зөрчилдөх ч юм тийм тийм хүмүүс эсвэл сайн ажиллахгүй ч юм уу. Тэгэхээр энийг болохоор ерөнхийдөө юу юм гэсэн үг. Тусдаж жаал олон гэсэн үг. Тийм. Бидний хувьд бол аль хэдийн open source code мод юм багцсан байгаа шүү дээ. Тэндээс харцхад л тэгэл өөрөөсөө тусалж хийж юм гэдэг нь зөв үнэхээр суралцъя гэж байгаа. Юу болж байгааг нь сонирхож байгаа юм хийж шүү дээ. Тэгэхгүй бол тэгэл тэрийг аваад ашиглаж шүү дээ. Компанид бол одоо ийгдэх гэдэг үлээ. Тийм ааш. Өөр асуулт байна. Beam search тэгээд multi-hop prism хоёрын ялгааны нь айгуу тустай хамаатай. Нэг нь beam search чинь болохоор дандаа урагшаа авчиж байгаа зү тийм. Энэ дээр ирж зогсчоод одоо зэрэг одоо юу гэдэг юм ингээд тавуулаа ингээд урагшаагаа алхаад тэгэнгүүт наан тэр зогссон газараасаа за наа чинь бидний хайж байгаа зүйл байх магадлал байна уу байх уу гэж байгаа. За байна гэхдээ миний одоо юу гэх юм байх магадлал одоо юу гэдэг юм 0.9% байна ч гэдэг нь 0.8% гэдэг юм ингээд хамгийн өндөр магадлалтай нөхдүүдийг за та нар үргэлжлээд яв. Нөгөө гурван нөхрийг болохоор та хэд наад хэдэ дагаа явж гэдэг. Тэгж байгаа дараагийнх дээр нь чинь ингээд салбарлаад ингээд яваад очиж байгаа байхгүй. Лука хэд чинь болохоор урагшаагаа яваад хайж өсч юм уу те дахиад буцаад ирчихэж байгаа байхгүй. Backtracking маягийн backtracking гэж урагшаагаа яваад хайж өсчээд миний одоо энэ ихэлсэн газар зөв буруу юу гэдэг нь хэлгээгээ урагшаагаа явж хайж өсчээд тэгээд ихэлсэн газар дээр ирж юм уу те дахиад хинээс өөрчлөлт хийж байгаа. Энэ зүйл бол урагшаагаа явчихад дандаа урагшаагаа явуулж байгаа шүү. Тэгэхээр боддоо Лука хэдийг бодвол Лука хэд чинь нэлээд удаан үнэтэй очиж байгаа цаг. Yung beam search тэгээд нөгөө таван болохоор LLM юм бид нөгөө multi-hop prism гэж хийж хаалцдаг. Тэр хоёр ялгсан санагдав. Multi-hop. Тийм. За. Тэр чинь нэг асуулт асуусан жоохон ингээд өөр замаар явсан ч гэсэндээ тэр асуултын хариултыг олох боломжтой гэж хэлсэн шүү дээ. Тэр ер нь яг аль нь тэр алхмаар ингэж тооцоол хийж байгаа учраас одоо multi-hopтай холбоотой болчихж байгаа юм л да. Гэхдээ яг нэг онлайн талаас multi-hop гэдэг юм болохоор нэг үсгээд тэгээд тодорхой нэг үр дүнд хүрэх ёстой. Одоо жишээлбэл жишээ хэлсэн шүү дээ. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп гэдэг эхний hop үсрэлт нь болохоор Америкийн ерөнхийлөгч шинэ бэ гэдэг асуултанд хариулж өгч юм те. Яг онлайн талаас авалт юм. Тэгээд multi-hop reasoning чинь ерөнхийдөө тухайн үед ингээд явсан. Одоо multi-hop reasoning implement хийж байгаа бас нэг аргачлал юм байна. За өөр асуулт байна. Хэдүүлээ юу яа та? Завсарлаа та. Тэгвэл бас халуун үзчихэж магадгүй тэгээд завсарлж орж ирээд тэгээд слайд өөрчлөлөө.